Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Удахгүй гарах шинэ оны мэнд хүргэе. За хичээл номер 7-гийн дасгалыг тайлбарлахад бэлэн боллоо. Хичээлийн хэрэглэгдэхүүнээ бэлдээд хичээлдээ орцгоё. Хичээл номер 7 тойм зураг үйлдэх. За өнөөдрийн хичээлийн зорилго бол таних тэмдэг ба масштабыг ашиглаад тодорхой талбайд тойм зураг үйлдэж сурах юм аа. За даалгавар 1. Дараах зурагт зөөгсийг нэмж зураарай гэсэн даалгавар байна. Энэ нь хойд зүг. За тэгээд зүүн өмнөд баруун зүгүүдийг ингээд тэмдэглэж өгсөн байна. За үүний дунд байгаа тэр цэнхэр өнгөөр тэмдэглэгдсэн байгаа. За өгсийг юу гэж нэрлэдгийг нь бичээрэй гэсэн байна үүдээ. За даалгавар 2. Масштабаар жижигрүүлэн ангийн план зураг зурна уу гэсэн байна. За энэ даалгаврыг хийхин тулд ангийнхаа урт өргөнийг эхлээд олох хэрэгтэй. Хэрвээ бэлэн метр байхгүй бол алхаагаараа анги хэмжээд тэгээд дундаж алхаагаараа тооцоолоод олоорой. За өргөн уртыг олсон бол 1 см-т ямар хэмжээг багтаан зурхаа тооцоолоод дэвтэр дээр эхлээд ангийнхаа талбайг зурна. За дараа нь ангид байгаа юмс буюу ширээ сандалгээд бусад зүйлсийг нэмж зураарай. За даалгавар 3. Сурагчид дээр байгаа том масштабын зургийг таних тэмдгийг ашиглан тайлж уншаад ямар агуулгатай зураг болохыг дэвтэртээ бичих юм аа. За гэрийн даалгаварт олон төрлийн газар зүйн зураг унших дасгалыг хийгээрэй. За үүний дараа сонио хачин булангаар зочлоод Перу нутгийн буслан халуун мустай голын талаар мэдээлэл аваарай. Эцэст нь би юу сурсан бэ гэсгийг заавал нөхөж бичээрэй хүүхдүүдээ. За тэгээ эдгээр даалгаврыг хийхэд ямар нэгэн бэрхшээл тулгарвал Facebook групп дээрээ комент бичээрэй. Багш нь асуултанд нь хариулж өгөх болно. За дараагийн хичээлээр уулзтлаа. Баяр та. Маска зүгээд гараа угаагаад тархлаагаа сайн дэмжээрэй. Баяр та.